Энэ зохицуулах хэрэг танд байгаа юм шүү. Та чи өөрөө тэр хорооны дарга гэсэн ёс зүйн тий. Та яагаад өөрийнхөө ажиглагч шүү. Заавал энэ хуулиар хэлэх гэдэг. Та өөрөө ажиллаа гэсэн юм шүү. Энэ ёс зүйн зөрчлийг бид нар одоо ёс зүйн дэд хороогаар аваад үзэхэд бол бид нар одоо төрийн албаагч ёс зүйн тухай хууль, улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм гэд энэ хоёрын хүрээнд бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр хэрвээ бид нар энэ хууль дүрмийг одоо дутуу хэрэглэх юм бол бид нар хувилдсан болно. Хууль дүрмээсээ давж хэрэглэх юм бол бид нар хүнийг хилмигдүүлсэн болчихно. Тэгэхээр яг одоо байгаа одоо хууль дүрмийнхаа хүрээнд аваад үзэх юм бол одоо саний ярьж байгаа зөрчлүүд байна шүү дээ, тийм үү? Саний ярьж байгаа зөрчлүүдийг ёс зүйн дэд хороогоор хэдий давж хилцдэг юм бэ гэхээр улсын их хурлын гишүүнээс өргөдөл ирэх юм бол эсвэл иргэнээс өргөдөл ирэх юм бол тэрийг хянан шийдвэрлэдэг. Өргөдөл ирээгүй бол эсвэл өөрөө нөгөө хүн одоо алдаатай зүйл гаргачихад за би өөрөө ёс зүйн хариуцлага хүлээе гэдээ ороод ирэхэд тэрийг нь хүлээж аваад асуудлыг шийдвэрлэхээр одоо нөгөө хууль дүрмэнд нь байхгүй байх жишээтэй. Өгвөл ёс зүйн дэд хороо нь санаачлагаараа тэр асуудлыг аваад шалгаад үзэхээр хуулиндаа дүрмэндээ тэр нь байхгүй байх жишээтэй. Тэгэхээр ч одоо хууль тогтоох төвшөнд ажиллаж байгаа хүмүүс гэдэг бол түрүүний сайн хэлээд байгаагаар хууль дүрмийнхаа хүрээнд байхаас биш дутуудуулж хэрэгжилж болохгүй, давуулж бас хэрэгжилж болохгүй ийм нэг бас хязгаарлалтууд байдаг.